За одоо энэ орж иж байгаа асуудалтай холбогдуулан бас арчсан намын бүлгээс тодорхой байр суурь илэрхийлсэн. Аль нэг намын дарга, парламентын дарга байх нь зарчмын хувьд болоод төсвийн хувьд бас зохимжгүй гэдэг байр суурь. Энийг бид нэр хэн нэгэн хүнд зориулж цаг хугацааны хувьд ч ярьсан зүйл биш. Бид нэр өнгөрсөн сард өнгөрсөн парламентын үед ч гэсэн ерөнхий сайдын мэтгэлцээний асуудлыг ярьж байхад, олон зүйлүүдийг ярьж байхад бид нар бас парламентын удирдах байгаа хүний байр суурьтай холбоотой бас яг энэ асуудлыг арчсан намын бүлэг дээр олон удаа яригдж ирсэн. Мөн амар баясгалан даргыг, их хурлын даргыг намын даргаар сонгогдох үед ч гэсэн бид нар дахиад энэ асуудлыг олон нийтэд ч бас хөндөж ярьж ирсэн. Аль нэг намын дарга, парламентын дарга байх энэ зарчмын хувьд, олон улсын жишгийн хувьд биднийг даган дуурайх гэж үздэг парламентын арчилтаа орнуудын хувьд энэ буруу жишг юм байна. Энийг бид нар арчилсан нам өөрөө парламентын арчлалынхаа талд байдаг ёстой юм бол энэ зарчмыг талд байр сууриа илэрхийлж ажиллах нь зүйтэй гэдэг юм байр суурьуд өмнө нь гарч ирсэн зүйлээ гэдгийгээс энд бас тодтож хэлье. Манай Монгол улсын хувьд ч гэсэн сүүлийн 10 жилийн хугацаанд Зандахүүгийн инкул дарга, Мегомбын инкул дарга гэдэг дарга нарын үед бас намын дарга нь парламентын дарга байсан. Энэ нь өөрөө сайн биш, зөв биш жишг байсныг бас бид нар бас бүгдээрээ мэдж байгаа. Яалтчгүй намын дарга гэдэг хүн энэ парламент өөрөө зөвшөлтслийн ойлголцлын олон улсын болоод ер нь жишгээрээ эн чинь өөрөө төвч байр суурийг нэгчээдэг ёстой энэ танхим. Гэтэл энд яалтчгүй нэг намын дарга энийг удирдах нь тухайн хүнээсээ үл хамааран намын дарга гэдэг хүн өөрөө өөр эрх ашигтай. Тэр хүнээс үл хамааран эрх ашигтай. Ийм учраас гэдэг олон шалтгаануудыг хэлж болно. Тэгээд арчсан намын бүлгийн зүгээс энэ асуудлаар бас бид нар дахин ярилцах шаардлагатай байна. Ийм учраас бид нар өдөөс хойш 14 цаг хүртэл энэ асуудлаар бас завсарлага авч энэ асуудлыг бас тодорхой байр суурь илэрхийлж, байр суурьаа нэгтгэх, мөн энэ асуудлаар бэлэн болцсон байгаа хуулийн төслийнхээ тухайч бас ярилцах шаардлагатай байна. Ийм учраас улсын их хурлын дарга таныг 14 цаг хүртэл энэ асуудлаар завсарлага өгөхийг хүсэж байна.